Мэдээний өрөө үргэлжлэн танд хүрч байна. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд усны их үйлсвэрийн хамгаалалтын бүсэд зөвшөөрлгүй байрлаж байгаа айл өрх аж ахуйн нэгжүүдийн тоо 340 гаруйд хүрээд байгаа юм. Хэдийгээр усны хамгаалалтын бүсэд газар эзэмших хэмжлэх нь хоройтой боловч хууль бус энэ үйлдэл өнөөдөр энгийн үзэгдэл болжээ. Хамгаалтын бүсд байрлаж байгаа 340 гаруй газрын дийлэнх нь аж ахуй нэгж. Хэрвээ та анзаарч байсан бол туул голын эрэг дагуу онцгой хамгаалтын бүс 50 м гэсэн анхааруулах самбар байдаг. Энэ нь та усны онцгой хамгаалтын бүсэд байгаа гэдгийг сануулж байгаа хэрэг. Усны тухай хуулийн 22-ийн 2-т усны сан бүхий газрын эргээс 50 м-ээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалтын бүс тогтооно гэсэн заалт. Үүн дотроо онцгой хамгаалтын бүсэд барилга байгууламж барих, газар хаглах, тэслэгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга, мод ил сайрах, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориултаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгууллагыг хориглоно гэж тодорхой заасан байдаг юм. Тэгвэл энэ заалтыг зөрчсөн бол иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-с 40 дахин, аж ахуй нэгж байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40-с 50 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгөөр тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлөвлөх ёстой. Харин усны хамгаалтын бүсэд ажиллаж амьдарч байгаа аж ахуй нэгж иргэдэд энэ хуулийн заалт хамааралгүй байдаг бололтой. Усны хамгаалтын бүсэд газар олгосон бол бидний ундны ус үгүй болох нэг хүчин зүйл болно. Цэвэр усаа олзуурладаг хэсгүүдэд хүн байтугай мал амьтанч оруулах ёсгүй байхад байшин барилга барьж хүн ажиллаж амьдрах нь мэдээж усны нөөц багасах сөрөг нөлөөтэй. Туул голын эрэг дагуулх гүний усны нөөц дэлхийд ховор тооцогддог гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Усны хамгаалтын бүсэд хууль бусаар сууршиж байгаа жишээг үзүүлье. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо хар усан тохойд 13 байршилд эргэж аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа хар усан тохойд нэг дор байрлаж үйл ажиллагаа эрхэлж байгаа 7 аж ахуй нэгж ямар ч зөвшөөрлөг байгаа юм байна. Тэр унтны усны их усрын хамгаалтын бүсдээр одоо айл өрх аж ахуй нэгжүүд байрлаж байгааг та бүхэн харж байна. Энэ бол нийслэлчүүдийн одоо хэрэгжилж байгаа цэвэр усны нөөцийн ихэнх хэсгийг зарим хэсгийг бол эндээс газрын хүнээс олзуурлаж авдаг. Гэтэл дээр нь байгаа айл өрх аж ахуй нэгжүүдэд бол цэвэр бохир усны системд холбогдоогүй учраас ил одоо юм модон жорлонтой стандартын биш юм үйл ажиллагаа явуулж байгаа. Яг миний энэ ард харагдаж байгаа энэ хэсэгтэр бол 7 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр эдгээр өөрөлдөх юм бол та бидний ууж байгаа усан дээр ийм одоо стандартын бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг юм аа. Эдгээр 7 газар мод үржүүлэг хүлэмж нарийн ногооны аж ахуй эрхэлж байна. Дархан Жонон, Баянбог таархан, Онцэгэ, Мөнхбат, Төгөл амралтын газар, Гамбаа, Грин Сити гэсэн иргэн аж ахуй нэгжүүд хууль бусаар газар эзэмшиж үйл ажиллагаа явуулж байна. Гүний цэвэр ус олзуурлах худгийн хажууд хэвнэг барилга баашин хүлэмж барьж, мод үржүүлж, ногоо тариалж байгаа юм аа. Хар усан тохойд хууль бусаар газар эзэмшиж байгаа гэж нэгжийн судалгаа юм байна л да. Энэ бол өндөр энэ 7 аж ахуй нэгж байна. За Дархан Жонон ХХК, Баянбог таархан, Онцэгэ ХХК, Иш Мөнхбат, Төгөл, Гамбаа гэсэн ийм одоо Грин Сити гэсэн ийм одоо нэр бүхий байгууллагуудаас нөгөө асуулга авсан. Тэгээ энэ дээр бол манай мэдээллийн санд бол ямар нэгэн байдлаар их зорилцоо үүсэж бүртгэгдээгүй байна. Одоо эдгээр хүмүүсийг бас л шүүхийн шатаар шийдвэрлэнэ. Тий, одоо яг үнэхээр эзэн зөвшөөрлгүй зүйлс ашигласан байгаа бол газрын тухай хуулинд яадаг гэдэг бол тэр дагуу шийд. Зөвшөөрлгүй ингэж аж ахуй эрхэлж байгаа нэг хэсэг байхад зөвшөөрөлтэй нэг хэсэгч байна. Тодорхойлбол газар эзэмших эрхийг олгосон эрх мэдлэлтнүүд ихэвчлэн дүүргийн засаг дарганаар усны хамгаалтын бүс гэдгийг мэддэггүй биш мэддэг. Гэхдээ усыг удирдах газар зэрэг холбогдох газруудаас нь зөвшөөрөл хүсдэггүй, асуудаггүй. Усыг удирдах газар зөвшөөрөл өгөх эрх бүхий байгууллага биш учраас та бидний уудаг усыг ингэж өрн тараг хийж байна. Тухайн газрыг дандаа дүүргийн засаг даргын захирамжаар мөн нийслэлийн засаг даргын захирамжаар тухайн иргэд маань эзэмшдэг байгаа. Одоо тэгээд юу гэдгийг жишээ нь одоо энэ ундны усны их усруудыг мэдээж дүүргийнхэн бол мэдчихэж байгаа шүү дээ. Энэ бол хамгаалтын бүс юм шүү гэдгийг мэдчихэж байгаа. Гэсэн мөртлөө та бүхнээс одоо энд бид нэр газар өгөх гээд байна болох уу болохгүй юу гэж асуудаг тийм тохиолдол байна. Манайхтай бол тэр газар дээр бол зөвшөөрөлцдөггүй. Тэгээд шууд л өөрсдөө айл үжил одоо нөгөө эзэмшигчин төдөө оны бид нар газар эзэмших гэрчлэгээтэй төдөө оны газар өмчлөх юм эрхтэй хүмүүсээ гэсэн юм яриад бичдэг.
Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс дээр дурдсан 7 аж ахуй нэгжтэй бид холбогдсон Баянбогд Хайрхан компани мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэгч хууль бусаар газар эзэмшдэг гэж ус угуул ярдах газраас бидэнд мэдээлсэн. Харин Баянбогд Хайрхан компанитай холбогдоход огт өөр хариултыг өглөө. Компани нэр дээр бичсэн 2 га газрын зөвшөөрөл нь Хүдэр гэдэг хүний нэр дээр байдаг юм байна. 2 жилийн турш мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байгаа ч сүүлдээ тарьсан бүх модоо хулгайд алдаж одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн юм а. Хэрэг хамгаалтыг үсгэж ярих юм бол одоо хачир тасгын чичт нүүлэх хэрэгтэй байна тийм. Өөр дараа явсан хачирын тасгын чичтэй байж тийм. Тэгээд ч одоо хашаамаа манай хатар газар болоод одоо пол голоос одоо баг километр амгийн хоол. Тэр усны хамгаалтыг үсгэж хэлсэн 70 гац 7-8 км хоол байж байгаа. Хашаамаа одоо ичээд төсөлөөс хоноо. Би явж мэдээлэл авахгүй манай компани нэрийг оруулсан зүйл яриад байгаа. Манай компани нэрийг хэлсэн. Дархан Жонон компани болон Төгөл амралтын газрын холбогдох утас хаалттай байсан эргэн мөнхөдтэй холбогдоход хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл авсан гэж мэдэгдсэн юм а. Тэгвэл Onsega компани болон Green City компани холбогдох хүмүүс нь мэдгүй гэсэн хариултыг өглөө. Усны хамгаалалтын бүсэд дүүргийн газрын албадууд дуур мэдэн газар олгодог юм байна. Улаанбаатар хотын үндэсний усны их усүр хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа 340 гаруй аж ахуй нэгжийн 40% нөл хөдлөх хөрөнгө барилга байгууламж газар дээр хийдийн аваржээ. Усны хамгаалалтын бүсэд хууль зөрчин газар олгож дээр нь барилга байшин барьсан тохиолдолд тухайн объектыг цэвэр усаар хангахгүй байх бохир усыг татаж зайлуулдаг юм байна. Одоо энэ ирээдүйн хороолол бас байж байгаа тийм ээ. Ирээдүйн хороолол гэдэг нь өөрөө бас энэ үндэсний усны их усүрийн бүсэд олгогдсон. За гэхдээ энэ бол одоо бас үндэсний Орос усны том бүтээн байгуулалтын ажил гэдгээр ингэ явж байгаа. Тухайн байгууллагууд бид нэр усаар хангах боломжгүй. Та нар өөрсдийн их усүрээр одоо барилга боломжоо усаар хангах ийм бололцоотой гэсэн энэ техникийн нөхцөлийн дагуу явж байгаа. За одоо сүүлийн үед бол бас энэ бас нэлээд маргаантай асуудал одоо яг хамгаалтын бүсэд ахаад нэмж худаг гаргуулах эсэх асуудал нь одоо бас шийдвэрлэгдээгүй яригдж байгаа л асуудал байна. Ондны усны их усүрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа 340 гаруй аж ахуй нэгж иргэдийн ихэнх нь барилга байгууламжаа бариагүй харагдаж байгаа ч яг газрын албан дээр очиад кадастрын зургийг нөөцгöd аль хэдийн хамгаалалтын бүс рүү орчихсон байдаг юм. Усны их усүрийн хамгаалтын тухай хуулийн хүрээнд авах хэмжээ хариуцлага зөвхөн торгох эсвэл газраа чөлөөлөхийг шаардсан мэдээлэл явуулах зэргээр хязгаарлагддаг. Тиймээс холбогдох хуулинд нь хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан өөрчлөлт оруулах ёстой гэж энэ салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Туулгалын эрэг дагуух газар өмчлөл эрх бүхий дарга нарын зөвшөөрөлттэй байдаг. Гэсэн ч газрын зөвшөөрөл жинхэнэ утгаараа усны тухай хуулийн зүйл залттай зөрчилдөд байна. Тиймээс гол дагсан газар олголт хуулиа мөрдөж олгогдоод байна уу, за эсвэл эрх мэдлэлтнүүдийн шийдвэрээр голын эрэг дагуух газар эзэнтэй болоод байна уу гэдэгт өнөөдөр ойлгомжгүй байгаамаа. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтөй бол газар өмчилж болно, зөвшөөрлгүй бол болохгүй гэдэг алтан дүрм үйлчилдэг. Заримдаа зөвшөөрөлтөй ч хууль зөрчсөн үйлдэлүүд хэрэгс хэтэрлээ. Тэрний нэг нь голын сав газрын онцгой бүсдэх газар олголт. Холбогдох хуулийн зүйл заалттай уялдуулан Улаанбаатар хотын туул голын эрэг дагуух 1600 м квадрат талбай газрыг засгийн газрын тогтоолуулан нийслэлийн засаг даргын захирамжаар онцгой болон энгийн бүсэд хамааруулжээ. Усны тухай хуулиар онцгой бүсэд хамаарагдсан газар хагалахаас эхлээд байшин барилга барихыг хатуу хоригдсан байдаг. Гэвч Баянзүрхийн гүүрнээс Яарамгийн гүүр хүртэл газар ашиглалтын наривчилсан судалгаагаар усны сан бүхий энгийн бүсэд 600 аж ахуй нэгж, онцгой бүсэд 84 аж ахуй нэгж зөвшөөрөлтөөр үйл ажиллагаа явуулж байна. Харин зөвшөөрлгүйгээр энгийн бүсэд 80 гаруй аж ахуй нэгж, онцгой бүсэд 24 аж ахуй нэгж хашаа болон байшин барих зэрэг зөрчлийг гаргаад байна. Зөвшөөрлгүй нь ойлгомжтой шууд хууль зөрчсөн, гэтэл зөвшөөрөлтөж цаад утгаараа хууль зөрчсөн үйлдэл хаанаас гараад байна вэ? Газар ашиглах эзэмших зөвшөөрлөн засаг даргын захирамжаар олгогдсон. Барилга барихтаа тодорхой зөвшөөрлүүд одоо техникийн нөхцлүүдтэй холбогдох байгууллагуудаас нь бүгднгээс нь хууль ёсныхаа дагуу авчихсан байдаг. Гэхдээ энэ үнийг нэг талаас нь харахад бол одоо бүх газруудаас холбогдох зөвшөөрлөө авцсан хэдий ч эдгээр зөвшөөрөл нь өөрөө яаж нөхөр усны тухай хуулийн онцгой болон энгийн хамгаалтын бүсэд хориглох үйл ажиллагааг зөрчигдсөн. Ийм байдлаар одоо хууль зөрчсөн байдлаар одоо зөвшөөрөл гарч тэр байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа маа. Тэгэхээр энэ нөгөө талаасаа бас зөрчил үүсгээд байна.
Хуулиа бариад гаргаж байгаа тогтоол шийдвэр тогтоомжоо хяндаг дарга нар цөөхөн болтой. Хөрөнгөтэй нөхөд газрын зөвшөөрлөө бариад очихоор иргэд амаа таглуулдаг. Гэтэл тухайн зөвшөөрөл нь холбогдох хуулиа зөрчиж угааг ганц энэ жишээнээс харж болохоор байна. Улсны сан бүхий онцгой бусад хууль бусаар газар олгосон хэрэг маргаан хуулиараа захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байх ёстой. Гэвч төрлийн хэрэг маргааны шийдвэрлсэн тохиолдол ганц хоёрхан байгаа нь гомдол гаргаж асуудал тавьдаг субъект байхгүйтэй холбон тайлбарлаж байна. Шийдвэр гаргагчдын хууль зөрчсөн үйлдэл хуулийн хүрээнд шийдвэрлэгддэг. Гэвч сонирхолтой баримт гарч ирж байгаа нь голын онцгой бүсэд газар олгосноос үүдэн гарсан маргаан захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд тун цөөхөн шийдвэрлэгдэжээ. Ганц жишээ болгоход 2007 онд Баянзүрх дүүргийн гачуур тосхны иргэдийн гомдлоор Туул River Countryside компанид хамаарах гольфийн талбай барих эсэх асуудал. Бүх шатны шүүхээр хилцэгдээд хяналтын шатны шүүхэд эцэслэж Улаанбаатар хотын цэвэр усны ундрах дээр гольфийн талбай байгуулахгүй шийдвэр гарч байжээ. Үүнтэй ижил хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдээд гарсан талаарх мэдээлэл тодорхой биш байна. Ямар ч байсан захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2015 онд гарснаар 142 нэхэмжлэл хүлээж авснаас 58 газрын холбогдлолтой хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Энэ мэдээлэл дотор бидний мэдхийг хүсэж байгаа усны онцгой хамгаалтын газартай холбоотой маргаан байхыг үгүйсэхгүй. Ер нь бол дарга даамлын гаргасан шийдвэрийг эсэргүүцээд шүүхэд хандах явдал тун бага байна. Яг одоогоор шүүхэд хандсан зүйл байхгүй. Гэхдээ бид нар мэрэгжлийн хяналтын байгууллага улсын мөрдөн байцаах газрын байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх газар гэх мэт одоо яг хуулийн хяналтын шалгадаг байгууллагууд бол тодорхой асуудлууд тавьж байсан. Жишээлбэл туулгын дагуу барилгын хог хаягдлыг их хэмжээгээр хайсан асуудлыг одоо улсын мөрдөн байцаах газрын байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх газар, мэрэгжлийн хяналтын байгууллага мөн одоо Yes Development гэдэг дунд голын дагууд газрын одоо барилга барьсан аж ахуйн нэгжийг мэрэгжлийн хяналтын байгууллагаас одоо мэдэгдэж холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар бас албан бичиг, албан хүсэлт хүргүүлж ажиллаж байсан. Жишээ нийслэлийн одоо ногоон бүсийн өмч хөрөнгө мод бутны асуудал үн мөнгөтэй холбоотой асуудлууд гарвал магадгүй шүүхээр шийдэгдэх тийм асуудал бол байдаг. Энэ дээр бол яг өөхөр бас холбогдох мэрэгжлийн улсын байцаагч нараас одоо шинжээч дүгнэлт гаргуулах мэрэгжлийнх нь тийм ээ. Ийм асуудлууд бол бий. Одоогор бол яг тийм одоо маргааны асуудал манай дээр бол байхгүй. Усны сан бүхий онцгой хамгаалтын бүсэд хууль бусаар газар өмчлүүлсэн маргаан өнөөдрийн байдлаар гарын 5 уранд багтахаар байна. Чухам яагаад хуулийн хяналтын байгууллагад очдоггүй учир шалтгаан сонин нэг талаас онцгой хамгаалалттай бүсэд газрын зөвшөөрөл олгодог байгууллаганд байгаль орчин ногоо хөгжлийн яам гэж байна. Яамны харьяа байгаль орчноо гэсэн газар хилцэн ажилдаг. Тиймээс яамныхаа эсрэг маргаан үүсгээд явдаггүйтэй холбож болох юм. Иргэд ч тэр бүр онцгой бүсийн газар гээд яваад байдаггүй ч нөлөөлж байгаа болов уу?